Монгол банк үзүүлж байна. Та 10 дугаар сарын 31-ний өдрийг Халлоуины баяр гэдгээр нь сайн мэдэх байх. Гэхдээ энэ өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрөөх өөр нэг шалтгаан бол дэлхийн хуримтлалын өдөр юм. Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оноос хойш тэмдэглэхдээ ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ. Манай улс дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглээд 100 орчим жил болж байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан бид 10 дугаар сарын 31-ний өмнөх 7 хоног эсвэл сарын турш хуримтлалын ач холбогдлыг сурталчлах, үүнд хүмүүсийн анхаарлыг хандуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Харин хүмүүс хадгаламжийн данс шинээр нээлгэх, хуримтлалд их хэмжээний мөнгө хийх зэргээр тэмдэглэн өнгөрөөдөг. Мөн бид хүүхдүүдэд багаас нь хуримтлалын ач холбогдлыг ойлгуулж өгдөг учраас тэдний хувьд энэ өдөр мөнгөний гахаандынхаа мөнгөө дансандаа хийхээр явах нь онцгой үйл явдал болдог юм. Германд хүүхэд төрсний дараа хадгаламжийн банкнаас эцэг эхэд нь данс нэг санал ирдэг. Ингэснээр хүүхэд төрсөн даруйда өөрийн гэсэн данстай болж банк цаашдаа насных нь онцлогт таарсан бүтээгдэхүүнийг санал болгож явдаг юм. Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж банкуд урамшуулал болгож тухайн өдөр шинээр хадгаламж нээлгсэн хүмүүст нэг хувийн хүүг нэмж бэлгэлдэг юм. Монгол улсын хувьд банкуудын хадгаламжийн хүүгийн хэмжээ нь төв банкны тогтоосноос өндөр байдгийг би ажигласан. Энэ нь хүмүүст хадгаламж нээж мөнгөө хуримтлуулахад таатай нөхцөл болж байгаа юм. Босод улс орны иргэдийн хувьд мөнгөө хуримтлуулах нь амьдралын зуршил нь болсон байдаг. Тэд бага наснаас эхлээд тэтгэврт гартлаа орлогынхон тодорхой хувийг тогтмол хадгалж хуримтлуулснаар хүссэн зүйлээ худалдан авах, аялах, тэтгэврт гарсан хойно хангалуун сэтгэл амар амьдрах нөхцлөө бүрдүүлдэг байна. Би сар бүр цалиныхаа 30%-ийг нь хуримтлуулдаг. Гэхдээ нэг жил цуглуулад л тэр мөнгөө аялал зарцуулчихдаг. Гэр бүлтэй болохоор тогтмол хуримтлалтай болно гэж боддог л доо. Гэхдээ одоохондоо залуу байгаа дээрээ аялалд хамаг мөнгө өөрж байна да. Харин манай орны иргэд хуримтлалын ач холбогдлыг хэр сайн мэддэг болоо. Би бол залуу болохоор нэг зөвхөн амжилт хэрэг болох юм болов гэсэн болохоор юу гэдэг вэ? Хуримтлал хөвлөсөн. Ирээдүйд сурах их сургуулийнхаа төлбөр зарцуулна гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо би хуримтлал яг хийж байгаа. Би компьютер авах гэж явж байгаа. Хуримтлалаа хийдэг компьютер авах төлөө хуримтлал хийж байгаа. Амьдралд янз бүрийн гинти зүйл гарч байна. Бас төлөвлөсөн юмнууд байна. Дэрэн дээр зориулж яадаг. Өөрийнхөө хүссэн зүйлээ эсвэл авах эсвэл тэр тогсон хэмжээндээ хүрэх хүртлээр улам их өсгөнө. Манай орны хувьд хуримтлалын өдрийг энэ жилээс өргөнөөр тэмдэглэн эхэлж байна. Хуримтлалын өдрийг тэмдэглэдэг улс орон бүр үндэсний хуримтлалын бэлэг тэмдэгтэй байдаг бол Монгол улс энэ жил өөрийн гэсэн бэлэг тэмдэгтэй боллоо. Орлого ихтэй болсон үедээ л хуримтлуулж эхэлнэ. Тэрнээс өмнө хуримтлуулах боломжгүй гэсэн буруу бодол бидний дунд өргөн дэлгэрсэн байдаг. Яг хүний хөдөлмөрийг үнэлдэг болсон цагт л хуримтлал үүсэж шин. Өнөөдөр чин соёлын хөлсний доогоор яаж хуримтлах вэ? Боломжгүй. Одоо манай нөхцөлд бол боломжгүй шүү дээ. Дуслыг хураавал талаа гэдэгчлэн өнөөдрөөс хуримтлуулж эхэлцгээе.